Сайн байцгаана уу үзэгчдээ, 99.1 сайтаас та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. За Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хилцээний гадаа 300 мянган авч чадаагүй иргэд очир дараал үүсгээд байна гэх мэдээллийн дагуу бид тус газрын орлого шимтгэлийн дарга хаш эрдэнэс тодрууллаа. За өчигдрийн байдлаар ямар шалтгаантай иргэд ер нь одоо танай хилцээний гадаа очир дараал үүсгээд ингэж байсан бэ? За манай гадаа бол энэ нөгөө хорой болсон шүү дээ. Хөл хорой болсны улмаас энэ хүмүүсийн тэтгэвэр тогтоолох гэж байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан өгөх гэж байгаа аж ахуй нэгж байгууллага тэгээ сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлөх гэж байгаа иргэд бол нөгөө хөл хорой болсны улмаас хоригдсан байгаа учраас хэлтээс онгонгууд үйл ажиллагаа хэвээ явагдаад эхлэнгүүд ийм хүмүүс очир дугаар бол үүсгэж очроор орж үйлчлэгээгээ бол авч байгаа. Тэгэхээр нэг настай хүнийг бас нөгөө өнгөрсөн гэсэн бүртгэлтэй байна. Заавал насаараагүй гэсэн тодорхойлолт авчир гэсэн мэдээлэл байна. Тань дээр тайлбар өгөөч. Тийм бол байхгүй. Мөн нөгөө Эрдэнэс энэ юу тарааж байгаа штэ нөгөө зээл аваагүй иргэд сая төгрөгийн үнцаас эзэмшүүлж байгаа. Энэтэй холбоотой манай байгууллагын ажилчид бол хагасаа өдөр, бүтэнсээ өдөр бүтэн хороодуудаар ажиллаж энэ үнцаасыг бол тарах ажиллаж хойрлогдож явсан байна. Тэгээ нэгд өдөр ингээд ажил ороод эхлэнгүүт ажилчид ажил дээрээ ирэнгүүт нөгөө хүмүүс чинь энэ ваучер цаасаа аваагүй үлдсэн хүмүүс ирж батламжаа хаанаас авах вэ? Тэ? Миний батламж гарч юу? Энэ батламжаа авъя гэсэн юмдаас ирсэн байна. Энийг тараагаад бид нар үргэлжлүүлээд хэлтэс дээр бол 30%-аар ажиллаад үлдсэн ажилтнууд бол бүгд юунд ажиллаж байгаа шүү дээ. Хороод дээр энэ батламжаа тараажсэн байна. Энд ирсэн улсуудыг бол бид нар шүүж өгөөд за таны батламж тэр хорон дээр байна шүү, та тэндээс очиж аваарай гэд тийм мэдээллийг бол өгч ажилласан байна. Ер нь насаараагүй гэсэн тодорхойлолт заавал авчир гэсэн тийм зүйл байдаг юм. Тийм бол байхгүй. Энэ дээр болохоор тэр сайтн дээр гарсан мэдээлэлээр болохоор ингэсэн байлээ л дээ. Тэр манай хэлцээс 300 мянган төгрөг одоо тий 300 мянган төгрөгөө авахд тодорхой шаардлагатай хүмүүс гэж яриа өрнөсөн гэж байхгүй. 300 мянган төгрөг засгийн газраас олгож байгаа учраас ямар ч нийгмийн даатгалын хэлц дээр ирж очирлох шаардлагагүй. Энийг манай нийгмийн даатгалын хэлцүүдээс олгоогүй тул энэ бол худлаа мэдээлэл байхгүй. Өчигдрөөс эхлээд бол энэ нөгөө Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлц дээр ийм асуудал боллоо гэд Барпрац цэгэмэн те зангараг цэгэмэн Пакт Ньюс гэд ингээд сайтуудаар гараад эхэлсэн байна. Энэ бол огт худлаа мэдээлэл. Бид нар ерөөсөө ямар ч гэсэн төрийн албан хаагч бол тэгээд мэдээж хэрэг та нас урсан байна тодорхойлолттой авчир гэж хүн тэгж хэлэхгүй штэ. Очир дугаар үүссэн асуудлыг бид нар зохицуулах гал манай ажилтан бол гараад за зайгаа бариад зогсоороо те. За та ямар асуудлаар явж гин гэдэг асуудлаар очрыг зохицуулах асуудлаар гадаа гараад зогсож байсан болохоос ерөөсөө тодорхойлолт авчир тийм байхгүй. Тэгэхээр энэ огт үнэлэлгүй мэдээлэл тарааж байгаа энэ сайтуудыг бол одоо бас энэ мэдээлэлээ та нар нотлооч тий. Ерөөсөө ийм яриа болоогүй, ийм болоогүй хахад ингээ худлаа мэдээлэл тарааж энэ төрийн албан хаагчдын нэр хүнд, байгууллагын нэр хүндэд халдж байгаад нод бид нар бас тодруулга өгч байгаа. За өчигдөр Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хилцээний гадна 300 мянган авахар ямар ч иргэн очирлаагүй. За мөн бусад шалтгаанаар буюу төр засгаас өгж буй 1 сая төгрөгийн ваучерыг авахар иргэд очирлж байсан. За мөн нас бараагүй гэсэн тодорхойлолт авчир гэсэн шаардлага тавиагүй гэдгийг хэллээ.